Тэрбум мод сангийн хөрөнгөөр бид 100 га газрыг ойжуулсан. 100 га газрыг ойжуулахад 250 мянган ширхэг тарьж ургуулад байна. 250 мянган ширхэг тарьж ургуулна гэдэг чинь 250 мянган ширхэг мод Монгол оронд бий болж байна гэсэн үг. Хаврын тарьсан 2 настай тарьц бол одоо дээдл нь 40 см байна. Доотлол нь болохоор зэрэг 10 см ургасан байна. Намрын тоолгоор бол би бол өөрөө энийг бол 90% гэж бодож байгаа. Энэ бол шинсээр тарьсан. Шинс 2 настай шинсээр. Тэгээ одоо ийм гоё ургаж байна. Энэ жилийн өсөлт нь ийм гоё. Арчилгааны хувьд бол бид нар одоо 3 жил арчилна. Одоо 25 онд арчилна, 26 онд арчилна, бид 27 онд арчилна. Энийг бол 100% ургуулах хэрэгтэй бид нар. 100% ургуулж ой бий болгох хэрэгтэй. Одоо энэ нахаа зангидаад энэ юу вэ штэ? Хар мод U2 бол онцлогтой. Хар мод бол шилмэсэг өвнө. Одоо энэ байхгүй зөвхөн ийм мод үлдэнэ. Нарс болохоор зэрэг тэр чигээр ногоонороо үлдэнэ. Энэ хоёр ийм онцлогтой. Одоо хамтарч ажилласан тэр мод сангийн хамт олондоо, одоо банк санхүүгийнхэнтэй, хувийн хвшлийнхэнтэй, төрийн байгууллагуудаа баярлалаа гэж хэлье да. Инжлийн энд хийгдсэн энд 400 га талбайгийн ойжуулалт бол үндсэндээ модуржуулгын газар үржүүлсэн тарьцаар ойжуулсан энэ талбай дээр хүрэлцэн ирээд байгаа бид нар. Тэгэхээр нахаа зангид маань гэдэг маань одоо энэ мод өсөлт нь хэвэн үргэлжилж байгаа, амьдралтын хувь хэвэн явагдаж байгаа гэдгийг үзүүлэх одоо энэ үзэгдэлцэн үе ийм шат байгаа юм. Тэгэхээр энийг л бид нар одоо өнөөдөр ажиглаад энэ моднуудаа хэвэн ургасан нахаа зангид хэрхэн явуулж. За энэ бол одоо ингээд өрөөр ойжуулалт хийсэн одоо ойролцоогоор 8 настай нарс мод байна. За тэгээ өнөөдрийн байдлаар ингээд ажиллах юм бол ерөнхийдөө хөрсний чигийн хангамж бол маш хэвэн байна. Ургамлын өсөлт хэвэн байна. Нахаа бүрэн зангидсан байна гэдэг маань энэ ойжуулалтын ажил инжлийн хувьд бол одоо ямар ч үр дүн сайтай явагдаж байгаа маа гэдгийг илтгэх үзүүлэлт байгаамаа. Төрийн бас байгууллагууд банкуудын холбоо нийлээд анх удаа хамгийн дорвитой хөрөнгө оруулалт хийж байгаа энэ анхдагчд бол одоо энэ банкуудын холбоо буюу Тэрбум сан байгаа. Тэгэхээр зэрэг цаашид энэ одоо сан маань улам өргөжин дэвжээд хөрөнгө сайн таталт хийгээд одоо манай ойн салбарт маш их хөрөнгө оруулах боломжтой ийм одоо зөв гарц гаргалгаа хийж өгсөн ийм байгууллага байна гэж одоо шинжээчийн хувьд бол үзэж байгаа. За тэр утгаараа ч гэсэн одоо энэ жил ихэд одоо сая гаруй мод ургуулсан байна гэдэг бол ер нь одоо Тэрбум сан хөдөлгөөн өргөнснөөс хойш хамгийн их хэмжээний одоо энэ ойжуулалтын мод ургуулсан энэ одоо үйл явц болж байгаамаа. Тэгэхээр цаашид энэ ажил саяар тогтох биш 10 сая 100 саяар ингээд маш эрчимтэй өргөжхийн тулд энэ сангийнхаа үйл ажиллагаа энэ гурван талт төр хувийн хвшлийнхаа энэ одоо хүрээг улам сайн өргөжүүлээд за мэрэгжлийн байгууллагууд нь хөрөнгө сангаа босгоод за яг одоо энэ ойн чиглэлийн байгууллагууд нь болохоор энэ тарьж ургуулах ажил дээрээ яг үнэхүү сэтгэлээрээ ингэж хандаад за ингээд олон нийтийн оролцоотой ингээд тал талаасаа оролцоо нь яг идэвхтэй ингээд нэг цэг дээр зангидэгдэж чадах юм бол манай Тэрбум мод хөдөлгөөн бол одоо хэрэгж бүрэн боломжтой ийм үйл явц байгаамаа. За манай говьд компани 2012 онд байгуулагдсан. Ойчуудад модуржид говьг нөхөр хэрэгжих зэрэг ажиллагаа явуулдаг компани байгаа юм. Тэгээ манай компани нь болохоор 2012-13 оноос Сэдэнг аймгийн Алтан бодог сумд одоо модуржлын газар нэг үйл ажиллагаа явуулж энэ эвцэг ой нөхөрлөлтөд хамтраад тэгээд яг нь эвцэг ой нөхөрлөл дээр бол одоо айн сан дээр нь одоо манай модуржлын газар үйл ажиллагаа явуулж байсан. Компани маань ингээд Монгол орны 4 зогс 8 зогсод одоо мод тарих үйл ажиллагааг явуулж байна. Одоо манай компаниуд Сэдэнг аймгийн Алтан бодог сумын Өлөн тэмэх газар одоо 3.7 га газар одоо модуржлын газар үйл ажиллагааг явуулж байна. Мөн Өмнөг аймгийн Хан богд суманд бас модуржлын газар үйл ажиллагааг бас нэг ажиллаж байгаа. 100 гагийн ойжуулалтыг одоо хийсэн байгаа. Тэгээ энэхүү ажлын үр дүн маань одоо ингээд 24 оны ингээд намрын 8 сард одоо ингээд ажлын үр дүн маань ингээд харагдаж байна. Тэрбум мод сан гэдэг энэ хөтөлбөр одоо сангийнхан маань ингээд биднийг одоо дэмжлэлийн өрөөнд хувийн хөрөнгө оруулалтаар одоо яаж мод тарих боломжтой вэ гэдэг одоо хамгийн анх санаачдад ингээд өөрсдөө ингээд түүчээ болж байгаад нэг баярлж байна. Тэгээд энэ түүчээ болсныхын хүрээнд бид бас одоо нийтдээ 100 га талбайд одоо ойжуулалтын ажил хийгээд сууж байгаа нь одоо бид нарт их бахархалтай байна. Тэгээд одоо Тэрбум мод хөдөлгөөний хүрээнд анхны одоо том хэмжээний массны одоо мод тарих буюу ойжуулалтын ажил хийдэг манай компани говьд компани одоо бахархалтай байна. Баярлалаа.
Энд бол ойжилт хийхэд одоо шан татаж ойжилт хийж байгаа. Нийт 100 га талбайд 250 мянган ширхэг мод. Бусад аж ахуйн нэгжүүд маань бас 250 мянгаар нийт бид нар одоо хаврын тарилтаараа 1 сая мод тарьсан байж байна. Байгаль орчны сангийн хөрөнгөөр одоо тендерт оролцож ойжуулалт авч хийдэг байсан. За энэ жилийн хувьд бол энэ тэр бомод сангийн хөрөнгөөр энд Сэлэнгэ аймгийн Алтан булгийн Сайлын ирэн гэдэг газар 100 га газар ойжуулалт хийсэн байгаа. Дан нарсны тарьцаар 2 настай нарсны тарьцаар ойжуулалт хийсэн байгаа. Энэ жил анх удаага одоо аймгийн засаг дарга, хувийн хэвшил, тэгээд төрийн бас байгууллага ингээ хамтарсан төслийн хүрээнд одоо 100 га газар ойжуулалт хийсэн байгаа. За ойжуулалтыг болохоор угаасаа нөгөө стандарт технологи гэж үүдэг. Одоо энэ ард харагдаж байгаачлан шан хооронд 4 метрийн зайтай, тарьц хооронд 1 метрийн зайтайгаар ингээд тарьж шанг татахдаа тусгай зорилтын пикет алгад төлөв өгдөг. Тэгээд тарьцыг болохоор колесовын царил гэдэг энэ царилаар одоо царилдаж ингээд суулгаж тарилтыг бол хийдэг байгаа яг технологийн дагуу хийдэг байгаа. Энэ жилийн хувьд бол одоо тэр бомод сангийн хүрээнд 100 га талбайд 250 мянган ширхэг нарсны суулгац тарьж одоо суулгасан байгаа. Ойжуулалтыг хийхдээ яг одоо 3 жилийн хугацаатай гэрээ идэг байгаа. 3 жилийнхаа хугацаанд арчлан хамгаалах ер нь бол өгсөн тохиолдолд нөхөн тарилт хийх ингээд явцаар ингэж 3 жил ягаад байгаа гүйцэд нөгөө тарьцаа ургуулад хүлээлгэж өгдөг. Одоогийн байдлаар ургалтын бол ер нь би бас сайн байгаа гэж бодож байгаа. 80 тавтай байгаа болоо гэж бодож байгаа. Тийм намар бол одоо 9 сар гаргаад манах дахиад нөхөн тарилтаа хийгээд гүйцээгээд ингэж явчихна. Яг 3 жил энийг болоод арчлан хамгаалаад явна гэсэн. Манай Бугант группийн мод үржүүлэхийн газар үйл жилдээ 1000 га газар ойжуулах хүчин чадалтаас үүнийхээ үйлдэл бид нэр 1000 га хүрээгүйц гэсэн юу яаж ийсэн 700 дээдлэн 771 га талбайг өдөр нэг жилдээ нэг хавартай ойжуулж ийсэн ийм туршлагатай юм аа манай мод үржил. Тэр мод тарих нэг ерөнхийлөгчийн хөдөлгөөний дагуу тэр бомод сан төрийн бас байгууллага энэ банкуудын холбоо нийлж одоо энэ тэр бом сангийг байгуулж ингэж ойжуулалт хийлгэж байгаа нь биднэрт бас маш их ой инженерүүдэд их өстой сайхан ажил болж ирсэн. 100 га талууд 250 мянган ширхгийн нарсны тарьсан тэр бом сангийн ханд одоо маш их баярлж байна. Одоо ингээд жил болгон энэ санг ингээд дэмжээд ингээд ойжуулалт хийгээд манай нарсан ойн санч гэсэн маш их нэмэгдэнэ. Нарсан ойн сан бол усын хэмжээнд өөрөлд ердөө 8 га эзэлдэг бол одоо ингэж саяар нь ингэж хариулаад байх юм бол нарсан ойн сан бол маш их өргөжж ирнэ. Тийм болохоор зэрэг тэр бун сангийнх нь бас баярлж байна. Баяр талархаж байна. Энэ татмын ойжуулалтыг хийх зорилгоор анх 2 жилийн өмнө их тарьсан суулгацууд байгаа. Одоо нөгөө навчит модны стандартын шаардлага гэж яриад байдаг. Тэр нь улаас бургасан дээр ч адилхан 1.5 метрээс өндөр, голч нь 1.5-аас бас бүдүүн байх ийм шаардлага тавиар. Тэгэхээр 1.5 метрээс өндөр болцсон одоо. Стандартын шаардлага бол хангасан гэж үзэж байгаа. Голт дорын 1 настай хаврын тарьсан үр. Голт бор гэдэг хоёлын 1 настай үрнэ. Энэ тэр чигтээ энэ дөрвөлжин тэгээд бургас. Бургас чинь тэгээ байгаль дээр 20 30 40 жил басна. 40 жил тийм. Эдгээр чинь өөрөө сэжимлээд явах. Тийм сэжимлээд бутлаад өөрөө дахиж сэргөө ургаад. Энэ нөгөө 1 настай нарсны маань тарьцсан. Одоо энэ нэг хочаад 2 жилийн дараа ойжуулалтанд гарах. Дараа жил дараа намар гэсэн. Энэ 2 настай ойжуулалтанд гарах тарьцснууд байна хатах. Энийг хог ургамалтайгаа тэмцэх гээд байн суулгаж яхаар бойжуулж байгаа юмуд дээр ингээд энэ нарснуудыг бойжуулсан баг. Эднийг том болгож байгаа зүгээр тогчлолт мөгчлөлтөнд зориулаад
илүү том болохоор. Энэ одоо манай шинсний 2 настай тарьсан. Ямар ч бордоо хэрэглээгүй.